Орхон аймагт энэ оны 3 дугаар сарын байдлаар нийт 461 ажлын байр бий болсны 40.3% нь шинээр бий болжээ. Гадаад худалдааны нийт эргэлтээ 589.4 тэрбум төгрөг төрсний 88.4%-ийг экспорт, 11.6%-ийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний 99.97% нь Баян өндөр суманд, 0.3% нь Жаргалан суманд үйлдвэрлэгджээ. Орхон аймагт өнгөрсөн онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк, орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрыг аймгийн засаг даргын санаачлагаар байгуулсан байдаг. Тус паркаас орон нутагт гагнуурын электрод үйлдвэрлэж 140 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Дээрх хөрөнгөлүүлсэн ашигаас гарааны бизнесээ эхлүүлж буй үйлдвэрлэгчдэд дэмжихээр шийдвэрлэж гарааны үйлдвэрлэл 2019 төслийн уралдааныг зарлан хүүгүй барьцаагүй 18 сарын хугацаатай 2-оос 50 сая төгрөг олгохоор болсон. Дээрх шалгаруулалтанд нийт 40 гаруй төсөл танилцуулагдсанаас орон нутгад төдийгүй гадаад зах зээлд гарч тэлж ажиллах боломжтой байгаль орчин дээлтэй ногоон бизнесийн чиглэлээр мөн үндэсний гар урлаа хөгжүүлсэн өрхийн үйлдвэрлэгчээс үндэсний үйлдвэрлэгчид зорж буй 19 иргэн 2 аж ахуй нэгж тус шалгуурыг давсан юм а. Тэгээд зах зээл дээр үнэлгийг яаж зардаг? Жишээлбэл 1 литрийн сав 10,000 төгрөг гэж байна. Яаж зардаг? За бүхний тэр угаасаа гэлбэр утаас татгалцсан игээд одоо засгийн газрын төлбөрийг өгч байгаа. За мөн хөх савнаас татгалзаа гэсэн одоо асуудлаас явж байгаа тийм үү? Тэгэхээр энэ зүйл үнэхээр сайхан санаа төсөв байна гэж хэлж байна. Гарааны үйлдвэрлэл 2019 төслөөс залуу бизнес эрхлэгч төдийгүй тогтвортой өрхийн үйлдвэрлэгчдэд зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус бизнесийн ойрын 5 жилийн төлөвлөгөө борлуулалтын маркетинг, үйлдвэрлэгчийн өртөг зардлаа бодитоор тооцох, хөрөнгө оруулалт хэрхэн татах, зах зээлд хэлэх аргачлалд сурахад нь туслан стартаптууд боожуулан чиглүүлсэнийг онцлох нь зүйтэй. За 2 сая төгрөгөөр яг юу зарцуулах вэ? Одоо бид бүхэн одоо сайн мэдэх одоо амрын талбай ордох Эрдэнэт ILO Эрдэнэт гэдэг хөшөөнд ажиллажсэн. Тэгээ булганы 80 жилээр зориулсан сансрын нисгчдийн хөшөөний эсэргэн босголт. Тэгээд улаан толгойн тариаланчдын 40 жилийн зориулсан 40 жилийн тийм тариаланчдын тийм хөшөө босгол байгаа. Тэгээ хүүхдийн чадрын зүүн талд байрлуулсан бас тийм залуучуудын хөшөө гэж байдаг. Тэр бүхэнд ажиллаж байсан. Хот мотроо битэр цагаадаг ерөнхийдөө бөөнддөг. Тэгэл хараа орон дээр ингээл бөөндгөл оронгууд шинжилгээгээ өгвөл шинжилгээнийх нь бичгт ингээл дор дор нь авахад ангуунууд нь аюугаа цэвэрхэн шилэн юм дотор хорон дотор хийдсэн таана гоё хөргүүртэй. Тэгээд хөргүүрэн дотор ингээд бүтээгдэхүүнээ хийдсэн шилний цаанаас ингээд гоё цэвэрхэн сав боглоо бодлоо аюу гоё галгаруут нь тэгээд тавьдсан тийм гоё манай эрдэнэ юм байдаг зүгээр л хэл задгаа. Тэр бас ашиг орлогооны мэдүүлээд энэ хон тохиомжийг авчих юм бол ашиг орлогооны мэдүүлээд тиймэрхүү ангуу ивэл болох юм байна гэсэн үйлдэлтэй зорилготой байж байгаа. Одоо энэ жижиг дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчид бол тэр санхүүгийн тусламж авах нөхцөл төр бол ерөөсөө их юу гэдэг багхгүй бэрхшээлтэй байдаг. Одоо хүүн өндөр эсвэл одоо нөхцөл зээлийн нөхцөл их өндөр. Тэрэнд нь хүрдэггүй энэ улсууд бол их олон байдаг миний мэдгий. Энэ улсуудад бол ийм боломж олгож байгаа энэ гарааны бизнес 2019 төсөл бол надад их таалагдсан. Тэгээ одоо их шудраг сайхан явагддаг юм байна. Энд шалгарчаад гэж одоо их баяртай байна. Тэгээ хойшид ч гэсэн одоо энэ зээл авах тусламж авсан улсууд маань ерөнхийдөө бизнес нь тодорхой хэмжээнд шат дахиад дараа ч гэсэн бас эргээд ингээд зээл олгогдоод ингээд явдаг бол үр дүн гараад явдаг бол одоо их сайхан байна. Би өөрөө гарааны бизнес эхлүүлж байгаа хүн. Гарааны бизнес эхлүүлж хахад санхүүгийн бэрхшээл тулгаран тэгээд аймагаас ингээд тусламжтай ингээд зээл олгож байна гэж бидээ сонсоод тэгээ хурж ирж оролцохоор шат.
Би энэ сургалтын төв дээр сулжимлын сургалтанд суусан. Тэгээ маш гоё сургалтанд суугаад тэгээд тэрнийхэд яг намайг төгссөнгүүтэл энэ төсөл зарлагдсан байсан. Тийм тэрүүгээр л мэдээг нь олж авсан. 2 сая төгрөгөө маш ариужуулна гэж бодож байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд шалгарсандаа үнэхээр их баяртай байна. Ерөөсөө төсөлд хамрагч үзээгүй, төсөлд ордог барьцаа хөрөнгө дээрээ ингэж ундаг байсан. Энэ төсөлд хамрагдсанараа ингээ барьцаа хөрөнгөө 18 сарын хугацаатай ингэж аягүй сайхан төсөл яаж сургалтанд хамрагдаад энэ төсөлд хамрагдсанд аягүй баяртай. Цааш өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж бас багийнхаа нэг ажилгүй иргэнийг энэ чиглэлээрээ сургалтанд сургаж бас ажлын байртай бол тийм санал бодолтой байна. Хогонцор сувыг халъя. Айрыг цагаан эдээ ялангуяа нисгэлэн цагаан эдээ чинь нөгөө хоруу чанар ихтэй гэл одоо манай иргэч бас ойлголттой болчиход байгаа. Тийм болохоор нэг 2-3 жил судалж байгаа. Тэгэл энэ ерөөсөө л энэ чаддаг юм бол хийгээд. Багч гэсэн хувь нэмэр оруулаад гэсэн иргэдийг л энэ хүнсний аюулгүй байдлын ингээл одоо нөгөө сайлаа үлдгэр сав гэдэг л гэж ойлгож байна шүү дээ. Модон торхнууд гэсэн үг. Би сая нэг оюутлахад ажилтдаг дүүдээ бас өгч явуулсан чинь бас тэндээс ийм цамц оёод өгч гэсэн санал ирсэн байхгүй. Тэгээ нэг бас яг үйлдвэрийн нэг олноор нь үйлдвэрлэх гэхээр нэг ахын оюутлын машин хүчрэхгүй учраас би оюутлын машин эхний ээлжинд хөрөнгө оруулалтаар үсье гэдгээр өссөн. Тэгээ бас авчлаа. Бас айгүйх баярлж байна. Надад болохоор шүлжгийн 3 машин байгаа. Юуны одоо гар автомат. Тэгээ би яг зориултынх нь омс машин авах гэж энэ төсөлд оролцсон байхгүй. Тэгээд тэр шүлжгийн машин дээр өдөрт нэг 10 омс авлаа гэхэд яг зориултынх нь омс дээр өдөрт 20 гаргадаг ч юм уу 30 гаргадаг ч юм уу. Тийм зориултаа тоног хэмж нэм гэж төсөлд орж байна. Яг бүрэн автомат олон галлахгүй нэг төсний бункерд дүүргчихэд 12 цаг барина. Ердийн энгийн зурхал яг 3-4 цагаар барьж байгаа. Дээдлэн. Тэгэхээр яг олон галлахгүй гэсэн хөлигүүдэнд л яг тэгээ баг төсөөр нэг бункерийг дүүрэхэд нэг 25 кг нүрсээр л 12 цаг бол барьж байгаа гэсэн. Орон нутгата нэмэн үрдэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төслөд танилцуулсан иргэдийн чин хүсэл хүнсний аюулгүй байдлаа хангасан модон торхо хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй агаар нэвтрүүлдэг хөөрхөн баривч мөн ирээдүйд үлдээх бидний түүхийг гэрчлэх хөшөө дурсгалаас сэргэх шинээр бүтээн байгуулах байгаль дээлтэй эрдэнэт мал зургийнхээ хосгүй шимийг хүртэхээр зорж буй салбар бүрт чиглэсэн дээрх 19 төсөлд тус бүр хүүгүй барьцаагүй хэлбэрээр 2 сая төгрөгийн санхүүжилт авах эрхийн бичгээ гардуулсан юм а. Ажлын байр нэмэгдүүлнэ. Модон софтвер гэж яасан шүүрхэн байсан ч тэрнээс нь авахаар сонголтоо хийхээр тийм сэтгэхгүй сууж. Хамгийн ихнийд нэг төсөл бичиж мэдэхгүй шүү дээ. Тэрийг бид нар аягүй сайн зааж өгч байгаа байхгүй. 18 сарын дараа арай нэг хоороо хувьдад нэг 6 сая болоход ер нь олон хэрэглэгчтэй болж байгаа. Тэгээд одоо өшөө их олон хэрэглэгчтэй болох байх гэж би бодож байна. 2 саяг 10 сая болох гэж бодож шүү дээ. Өнөөдрийн бидний гаргаад байгаа энэ зохион байгуулалтын ажил бол цэвэр одоо бүр одоо бизнесийн баг одоо суурин дээр яригдж байгаа зүйл. Өөрөө манай хашгин төлөө хуулийг тэгээд тийм үйлдвэрийн газар иргэд байдаг. Энэ хоёрын хооронд үүсэж байгаа энэ харилцаа учраас маш шинэлэг, маш одоо арай хурдтай орчин үетэйгээ цаг нь үл нийлүүлсэн. Иргэд маань бол маш өөртөө ихтэй байна. Маш их одоо эрэлт байна. Тийм 2 сая төгрөг өнөөдөр иргэнд ямар чухал байна гэдэг тэр хүний өмсөж зүүлсэн бэлдсэн хүмүүст харуулах гээд ирсэн. Энийг бол хараад бол би бахархаж байна. Мэдээж одоо энэ бол ур чадрын асуудал тийм. Бичил үйлдвэрлэгчид өгж байгаа 2 сая төгрөг бол 18 сарын хугацаатай буцаж төвлөрөх ёстой. За түүнийг бас гэрэн дээр заана. За энэ дээр бол одоо бизнес эрхлэгчид маань бүтэн жил энэ мөнгөөр үйлдвэрлэлээ явуулаад бүтээгдэхүүн түүхий, тоног төхөөрөмж юунд хэрэгтэйгээ явуулна. Дараа нь ашиг орлого олоод өөрөө ажлын байр бий болгоод үйлдвэрлэлээ явуулаад олсон ашигаас мөн 6 сарын хугацаанд тэнцвүүд төлбөрөөр маш бага ачаалтайгаар буцааж парктаа төвлөрүүлэх ёстой. Бид нар чадах ятгаараа ямар ч байсан тэр хүн санхүүжилтээ аваад хөрөнгө оруулалтаа аваад үйлдвэрлэлээс төсөл дээр үүссэн зүйл авч уу аваагүй байна уу авах гэж байна уу авцсан бол тэр нь амжилттай явж гин үү юунд болохгүй ямар эрсдэлд орцсон тэгвэл одоо заа зөвлөх
Ингээл юм араас нь одоо дэмжээл боожуулаад явна. Татаж авчир сургаж болно, очоод заа зөвлөж болно. Ийм л ажлууд явагдана. Ер нь бол яг 140 сая төгрөг бизнес хөрөнгө оруулалтын дээр их мөнгө биш. Гэхдээ яг орон нутгийн төвшөнд нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдэхэд бас бага мөнгө бас биш. Ингээд янз бүрийн талаас нь бол тайлбарлаж болно. Бид нар бол ямар ч үсэн нэг маш бага багаар эхэлж байгаа. Би бас шинжлэх ухааны технологийн паркийг анх удирдаад үүсгэн байгуулалт явьж байгаа бол энэ бол том ажлын эхлэл. Энэ 140 сая төгрөг бас маш том бие биендээ маш том хөрөнгө оруулалт хийсэн том ирээдүйн том одоо нэгдлийн хөрөнгө оруулагч, нэгдлийн инноватор хоёрын хоорондох маш том ажлын бас эхлэл. Үйлдвэрлэл шиг хэцүү зүйл байдаггүй. Гэхдээ үйлдвэрлэл шиг сайхан зүйл байдаг. Хэсэг бүлэг хүмүүст зөв хувьцаа эзэмшүүлж гарааны үйлдвэрлэл эхлүүлж чадвал орон нутгийн нөөц бололцоог шинээр нээж бий болгох боломжийг олж харсан аж ахуйн эрхлэгчид өөрсдийн зүгээс 51% хөрөнгө оруулалтаар харин орон нутгатаа 49% эзэмшүүлэх хэлбэрээр хамтарсан үйлдвэрлэл байгуулах зорилттой 10 төсөл танилцуулагдсанаас биодизель хөргөлтийн шингэн үйлдвэрлэх байгаль орчинд ээлтэй цэвэр технологи бүхий төсөл шалгарсан юм а. Манай төсөл хэрэгжснээр л одоо биодизелийг ашиглалтанд оруулснаар одоо байгаль орчинд ээлтэй нэгдүгээрт эко үйлдвэр болно, хоёрдугаарт Орхон аймагта 11 ажлын байр шинээр бий болгох ийм бас даваа талтай юм төсөл байгаа. Маш олон нэрлээд байвал маш олон даваа тал байгаа л да. Биодизель гэдэг маань бол малын болон одоо ургамлын гаралтай ашиглагдсан хаягдл тосыг химийн ургамлын үйлчлэлд гаргаж авч байгаа одоо метил эфир юм байна. За тэгээ энэс маань бас давхар гэлцрийн гэдэг дайвар бүтээгдэхүүн гарна. Ер нь бол хаягдл тосноос үйлдвэрлэл явуулж байгаа ч гэсэн эцсийн үр дүнд хаягдл гарахгүй юм маш ашигтай юм бизнес байгаа. Байгаль дээлтэй. Тийм байгаль дээлтэй. Одоо бид биодизель ашиглаж байгаа автомашин нь энгийн дизель ашиглаж байгаа автомашинтай харьцуулахад хор дутаа ялгаруулах хэмжээ бол 266 дахин бага. Мөн тоосчлт хөхөр ялгаруулалт нь бас 10 дахин бага байдаг. Мөн хорт хавдар үүсгэх юм ялгаруулалт нь бас 98% бага байдаг гэсэн юм судалгаа гэдэг. Тийм учраас биодизель нь бол хүн амьтны эрүүл мэнд мөн одоо хаягдл болоод гарч байгаа энэ тосыг ашиглаж байгаа гэдэг талаас нь байгаль орчны бол эко шалгаруулалт бол анх ороход мэдээж сандарсан. Тэгээд бас өөрхийн бэлдсэн хэмжээнд төслийнхээ бэлдсэн хэмжээндээ танилцуулаад ингээд шалгаруулалт бол би шудраг боллоо гэж үзэж байгаа. Тэгээд анх төсөл бичээд ингээд ороод ингээд төслийнхээ санхүүжилтийг авсандаа баяртай байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захиргааны залуу инженерүүд болох Амгаланбаатар, Батталга нараас ориглон их хүсэл тэмүүллийг харж болох юм. Мөрөөдлөө биелүүлж бизнесээ босгохоор тэд уурхайн ажилчид тэр дундаа өөрсдийнхөө өдөр тутмын салшгүй хэрэгцээ болсон ажлын бэлгийн үйлдвэрлэх төслөө танилцуулж 50 сая төгрөгийн санхүүжилтийг босгож чадсан юм а. Бид орчинд өөрөө нэг дор ажилтдаг Эрдэнэт үйлдвэрийн захиргааны цагт хуулийн захиргааны инженер гэдэг. Би нэг 11 жил ажиллаж байгаа. Би нэг 10 жил ажиллаж байгаа. Тэгэхээр нэг бас чулууд болоожээ. Туршлага хурааж. Хаана юугаар орох уу? Яавал эрэлт хэрэгцээ байвал бүтээл юм хий, залуу насны ирж ирэх юм хий гэсэн бодолтой. Аймгийн удирдлагууд фэйсбүүкээр мэдээлэл хийжсэн шүү дээ. Тэр мэдээллийг үзсэн. Тэгээд 49% төрөөс 51% өөрсдөө мөнгө гаргаад ийм гарааны бизнес эргэлж болох мэдээлэл цацсан л та. Өнөөдөр шалгуулт гоё боллоо. Тэр бас нөгөө Shark Tank маркетд ороод гэж ярьж байсан. Тэгээд одоо төсөл маань хэрэгжих болсноор ажлын байр явуулах, ажлын байрыг нэгдүгээр цаанаас орох юмгаас гаргуулах боломжтой болж байна. Дээрээс нь 50 сая төгрөг гэдэг бол 50 сая төгрөгийн үйлдвэрөөр 49 том. Тэгээ үйлдвэрийнхаа 49%-ийг санал болгоод тэр ерөнхийдөө бүрэн боломжтой үйлдвэрлэлээ явуулах боломжтой болж байгаа гэсэн. Тэр өөрсдөө нөгөө яг ажлын бэлийг хэрэглэдэг хүмүүс аахгүй. Үйлдвэр чи яг бүх ажилч 6000 хүмүүс чи тэр чигтээ нормын бэлийн хүмүүстэй зуны болон өвлийн бэлийн хүмүүстэй. Тэгээ яг тэр бэлүүнүүдээ өөрсдөө хэрэгж үзсэн болохоор яаж хийж байгаа энийг сайжруулж өөрт хэрэгцээтэй арай дээр бэлийтэй болох вэ гэдэг талаас л тэгээл анх хэлсэн. Үйлдвэр болоод бэлийтэй харьцаж. Тэр тусмаа захиргааны
Харин тийм би бас тэр талаас найдаж байна. Яг өнөөдрийн өгж байгаа байдлаас мэдээж дээр биелээ гарч ирнэ. За ер нь бол тийм. Ямар ч ерөөсө барьцаа байхгүйгээр 50 сая төгрөг гэж манай үйлдвэрлэлийг дэмжинэ гэж амжийн цэвэр итгэлцэл байгаа. Тэр аль болох үйлдвэрлэлээ чанартай хамгийн сайн байхаар босгоно л гэж бодож байгаа. Манай үйлдвэр байгуулагдсанаар 9 үний бүрэлдэхүүнтэй. Тэгээ орон нутгуудаас 9 ажлын байр шинээр хийж байгаа. Тэгээд энэ үйлдвэрийн тооцоогоо хийхдээ ер нь баг ажилласан. Бид хоёр одоо өөрөө цахилгааны инженер, дээрэс нь үйлдвэрийн технологийн инженер нэг хүн байна, эдийн засгийн хүн байна. Тэгээд бид хоёр бас нэг хаа газар ажиллахад цалин маш чухал. Тэгэхээр манад ажиллаж байгаа үйлчлүүлэгч цалин 800-аас эхэлж байгаа. Захирал нь нэг сая 500 мянга. Тэр нь бол яг өнөөдрийн байдлаар бол доктортой ажлын байр би шиг доктортой ажлын байр бий болоо. Хангалттай гэж үзэж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол яг шинээр бизнес эхэлж байгаа хүмүүс маш их боломж олгоно. Өнөөдөр болохоор ерөөсөө шууд илтгэлээ танилцуулаад дараа нь шууд өрөөндөө шууд хурлаа хийгээд шийдэж байгаа болохоор ямар нэгэн тийм мэдэм юм байхгүй яг цэвэр шудраг болсон болохоор их баяртай байна л да. Тэгээд бас төрөн шуурхаа их сайхан хурдан боллоо гэж бодож байна. Маш их баярлж байна. Эрдэнэт шинжлэх ухааны технологийн парк нь 2018 онд 50 тонн гагнуурын электрод үйлдвэрлэж 140 сая төгрөгийн ашигтай ажилласан. Үүнийг орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжин үйлдвэрчлэлтийг нэмэгдүүлэх зах зээлээ тэлэх зорилгоор гарааны үйлдвэрлэл 2019 төслийн уралдааныг 3 сарын хугацаатаар зарлаж эцсийн шалгаруулалтаар өрхийн бизнес эрхлэх 19 иргэнд тус бүр 2 сая төгрөгийг 18 сарын хугацаатай хүүгүй барьцаагүй эргэн төлөх нөхцөлтөөр олгосон юм а. Өөрөөр хэлбэл нийт 38 сая төгрөгийг бизнес эрхлэх, бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх зорилготой 19 иргэнд олгож орон нутгийн бизнес эрхлэгчдэд дэмжлээ. Мөн 100 сая төгрөгийг биелэний үйлдвэр биодизел үйлдвэрлэх 2 төсөлд зарцуулахаар боллоо. Ингэхдээ нэг үйлдвэрт 50 сая төгрөгийг хүүгүй барьцаагүй олгох бөгөөд тухайн үйлдвэрийн 49%-ийг Эрдэнэт шинжлэх ухааны технологийн парк, 51%-ийг төслийн санаачлагч эзэмших буюу төрөх хувийн хвшлийн хамтарсан үйлдвэр байгуулах юм. Ийхүү Орхон аймгийн Цэцэрэгийн тамгын газар Эрдэнэт шинжлэх ухааны технологийн парк хамтран энэ онд нийт 21 төслийг санхүүжүүлснээр орон нутагт ажлын байр нэмэгдэж бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа өргөжих олон давуу тал бий болох юм а.